Энд энэ бол 15 толгойтой Атгалжин хар мангасын толгой. Одоо би хүснээ хэлж болох уу? Та нараа нөгөө Orange Entertainment-ийн хошин шоуийг үзсэн л. За би өнөөдөр та бүхэнд шинэ оны мэдчилгээ дэвшүүлмээр байна. Ирж буй 2018 онд амжилт бүтээл их гаргаарай гэж. За тэгээд болчих шив дээ. Тэгээд би тэгэл болоо юм болов гэж бас бодсон л доо. Тэгээд нэгэнд одоо юу гэх юм чалчаа хүн болохоор янз бүрийн юм талаар бас ярмаар байна. Би надад хүсэл байдаг тийм үү? Янз бүрийн хүсэл байдаг. Тэгээд тэр хүслээ биелүүлэхий төлөө явдаг. Санснаа бүтээхгүй, хүслээ биелүүлэхгүй бол одоо юу гэх аз жаргалгүй шүү дээ. Тэгэхээр хүслээ биелүүлэхийн төлөө явах ёстой. Нэг хүсэл болохоор энэ гадныхныг одоо ингэж ажиглаад ахаар тэр жишээ нь еврейнэр ч гэдэг юм тийм. Яаж амжилт гаргаж ийнэ гэдэг нь ажиглаад ахаар тэд нар өөрсдөө зарим нэг нь одоо шинэ гэдэг мөнгнөөс чөлөөлж чадсан байна. Эсвэл байнга л одоо юу гэдэг шинийг хайж байдаг байна гэж. За би ингээд өөрийгөө мөнгнөөс чөлөөлөх гэхээр хэцүү байдаг. Өдөр болгон л одоо ажилдаа явах хэрэгтэй. Өдөр болгон 10-20 мянган төгрөг хэрэгтэй байдаг. Тэгээ ингээд 1 жил, 2 жил, 3 жил, 4 жил, 10 жил, 12 жил ингээд ажиллаад сүүлдээ инхээр хизээ тэр өдөр мань ирэх юм болоо гэж би боддог. Тэгээд тэр өдөр ирэнгут би нас өндөр болчихсон байх вэ гэж. 50 гарцсан ч юм уу, 60 гарцсан ч юм уу тийм. Их мөнгө танаа зоох юм байхгүй хүүхдүүд ажиллаж идэг ч гэдэг юм уу. Тэгээд би тэр залуудаа одоо юу гэдгийг хүсэж байсан, судлахыг хүсэж байсан ч гэдэг юм уу, хийхийг хүсэж байсан юмнууд маань байх болов гэж. Аюул бол. За яагаад ингэж одоо юу гэдгийг мөнгнөөс өөрсдөө чөлөөлөх нь чухал юм гэж бодоод байгаа юм гэхээр тийм хүмүүс одоо юу гэдгийг юм бүтээд юм байна л да. Шинэ юм бүтээдэг одоо юу гэдгийг энэ Монгол орнд ямар ургамал байна тэднийг ингээд бүртгэдэг ч юм уу, зурдаг ч юм уу одоо ямар судалгаа байна одоо улс нийгэмд юу хэрэгтэй вэ гэж ингээд судалдаг юм байна. Том доктор профессоруд байдаг л да. Гэтэл чин тэр том доктор профессоруд нь болохоор их сургуультай ийм лекц уншин тэр оюутнуудтай харьцсан гэдэг ерөнхийдөө бас нэг тийм өөрсдөө бас зав чөлөөтэй байлгаж чаддаггүй юм шиг байгаа юм. Өөрсдөө зав чөлөөтэй байлгаж чадхаар хүмүүс юу гэхээр энэ шашныхан тийм үү сүм хийдийнхэн ч юм уу тийм хүмүүс байж болох юм аа. Христийн шашин гэдэг нэг юм ороод ирчлээ шүү дээ. Ингээд нэг тийм еврейнэрийн шашныг хуулчихсан. Тэгээ ингээд юу гэдгийг жоохон нэг тийм юу гэдгийг бүдүүлэг гэмээр тийм шашин. Бүдүүлэг. Маш бүдүүлэг харанхуй шашин. Одоо тэр боол байна одоо шинэ нэг тийм боолчлал байж гэдэг юм ийм тийм байна. Бурхан нь ийм одоо юу гэдгийг нэг тэр газар амлсан учраас тэр газар дээр амьдарч байгаа хүмүүсийг ир им хүүхэд бүр илжгийн хүртэл хороож тэгж еврейнэр газрын авлаач гэдэг юм. Тиймэрхүү юм бичсэн Библи ариун тэргээд одоо юу гэдгийг худлаа хуцаад нэг тийм шашин ороод ирсэн. Тэдний тэр номлогчд нь болохоор одоо юу гэдгийг тэр доор байгаа сүмд мөнгө өгдөг хүмүүсийнхаа мөнгөөр ажиллаад тэгээд юу гэдгийг өөрсдөө мөнгнөөс чөлөөлсөн учраас одоо юу гэдгийг янз бүрийн юм хийж бүтээдэг байх гэж би бодоход тийм бодож байна. Тэгтэл их бүдүүлэг харанхуй шашин. Би хувьдаа болохоор харин шашин гэж ярьдаг. Энэ буддын шашин нь бүдүүлэг харанхуй гэж яриад байгаа учраас л харин шашин гэдэг байна. Тэгээ хар хүнгээд ертөнцөө нэрлээд явчихсан. За би энэ улс орны хөгжил дэвшил одоо юу гэдгийг муу байгаа шалтгааны нь одоо
энэ зүйлтэй холбон одоо юу гэдгийг тайлбарладаг. Энэ бидэнд сул тал байна. Тэр нь болохоор цаг уур одоо харгас болмод байна тийм үү. Гэтэл чин цаг уур гэлтгүү одоо энэ шашин их нөлөөтэй юм шиг байгаа. Коммунизм яаж нөлөөснийг та нар бол мэдж байгаа бох тийм үү. Хүн ам нэмэгдсэн. Тэр газар тариалан үйлдвэр уул уурхай бүх юм одоо юу гэдгийг Оросууд хүчээр одоо юу гэдгийг хий гэж шаардсан тийм. Тэгээд улс орны сүнс сүл хүртэл одоо би дээшилсэн гэж бодож байгаа. Одоо зохиолчд, шүлэг, яруу найрагчд одоо бий боллоо шүү дээ. Тэгэл ардын дуу гээл тийм. Тэгэхээр энэ улс үндэстний сүнс сүлд хүртэл бас коммунизмын доор бас ингэж дээшилсэн байдаг. Одоогийн Монгол хүнийг бүтээсэн орчин үеийн Монгол хүн гэдэг юм аа бүтээсэн одоо төвхөн үйл явц бол коммунизм шүү дээ. За тэгээ нэг проблем байдаг коммунизмд. Тэр нь юу гэхээр хүнс нэмвэл хүн нэмнэ. Хүн нэмвэл хүч нэмнэ. Хүч нэмвэл хүрээгээ тэлнэ гэдэг. Гэтэл хүн тижээвэл толгой цустна гэдэг. Тэр коммунизмын нэрийн доор баахан хүн тижээсэн юм шиг байгаа юм. Одоо төрөөс ингээ мөнгө өгөөл чи ингээл сур ингээл интиг гээл тэ. Тэгээ чи ингэдэг гээл бүгд нь ингээл мөнгө өгөөлээсэн тижээгэлээсэн. Гэтэл нөгөө мөнгөнд дуусахаар нөгөө хүмүүст нь эргээд одоо юу гэдгийг толгой цустах ажлаа хийдэг юм байна л да. Тэгэхээр ингээд төрөөс одоо юу гэдгийг хүүхдээ мөнгө одоо ийм тэмний мөнгө гэл ингээд өгөөх нь одоо юу гэдгийг тижээж байгаа асуудал. Тэгэхээр шашин болохоор янз бүрийн юм номлох ёстой л да. Үнэгүй юм гэж байхгүй гэж номлох ёстой тийм үү. Ингээд үйлдвэр үйлчилгээний газар ороод танах үнэгүй үйлчлэх үү, танахын үнэгүй яах уу гэдэг үнэгүй гэсэн юм гээгээд тэгэхээр тэр бэлэнчлэг сэтгэлгээний юу шинж олон юм агуулдаа хямдар хууч гэдэг юм нэг тийм хөө бэлэнчлэг сэтгэлгээтэй болчихсон. За тэгээд коммунизм болохоор одоо юу гэдгийг тэр бие даасан хөрөнгө мөнгөтэй тэр малтай тэр хүмүүсийг одоо шинэ юу гэдгийг устгадаг. Тэр Украинд одоо баян фермерүүдийг алж ядаад одоо юу гэдгийг хамаг эд хөрөнгийг хураасан байдаг. Зүгээр л хүн бие даасан чадaltaй байхыг одоо юу гэдгийг коммунизм нэг талаар одоо юу гэдгийг үзий яддаг юм шиг тэгж устгаж өгөө болгодог. Тэгэхээр нийгэм ингээд улс орон хөгжилтэй явна гэх юм бол одоо тэр бие даасан хүмүүсийг одоо нэмэх хэрэгтэй гэж шашны тухай ярил л да. Одоо буддын ингээд нэг тийм ламнар гэдэг нэг хүмүүс одоо өөрсдөө тэр мөнгнөөс салгасан мөнгөнд санаа зовхгүй тэгээд одоо янз бүрийн юм судлаад ингээд бичээд ингээд найруулад одоо юу гэх ингээд цааш явах боломжтой юм шиг байна. Гэтэл одоо юу гэдгийг тэр угаасаа тэр номлол нь одоо юу гэдгийг утран гүйцэл учраас ерөөсөө юм хөгжидгүй юм шиг байна. Будда хэлсэн байдаг шүү дээ. Амьдрал бол зовлон гэж. Амьдрал бол зовлон гэж одоо зөвхөн зовлонгийн онцолж хараад байгаа хүн бол одоо цааш явахгүй. Энэ болохоор амьдрал бол худлаа юм а гэсэнтэй адилхан. Амьдрал бол дайм байлтай юм а гэсэнтэй бас адилхан. Амьдрал бас үнэн байж болно. Амьдрал бас жаргал байж болно. Амьдрал бас инх тайван байж болно шүү дээ. Тэр нэг хэсэг дайм байлдаа үүмэн самуу, нэг хэсэг инх амгалан тий ингээд явдаг. Өөрөөр хэлбэл жаргал зовлон хоёр хоорондоо ингэж холилдон байдаг тийм хорвоо. Гэтэл тэр зөвхөн л одоо гэх юм муу мухагаар хараад байдаг. Тэгэхээр буддаа болохоор гутран үзэлтэй хүн. Монгол хүн болохоор тийм өөдрөг цог золбоотой байхыг номлодог. Тийм. За өөр одоо жишээ нь буддын юу гэж хэлсэн юм бэхээр тэр ирээдүйн тухай мөрөөдөх хэрэг байхгүй гэж. Ирээдүйн тухай мөрөөдөх бол маш амархан. Яг тэгвэл Бурхан Тэнгэрийн хүнд өгсөн 8 хязгааргүй сайн хишгийн нэг нь болохоор оюун санаа. Оюун санаа гэдэг бол хязгааргүй. Энэ улс үндэстэнд санаа дутаад байгаа. Ямар нэг асуудал гарвал
энэ асуудлыг шийдэх санаа танд байна уу гэж. Утаа надаас асуул утааг яаж шийдэх вэ гэж. Санаа байж болно одоо ингээд орон сууц ингээд бариад одоо хүмүүсийг тийш нь оруулчихъя гэж. Гэтэл чин тэр хүн тижээж байгаа асуудал болчоод байна. Тэр одоо юу гэдгийг өөрсдөө тэгэж ажиллаж хөдөлмөрч орлоогүй байж иж бэлэн ингээд орон сууцнд тэр хүмүүсийг оруулчихъя гэсэн маягаар нэг хэсэг нь тэрдэнд одоо юу гэдгийг мөнгө төлж тэднийг тижээж одоо юу гэхийдээ тэгж оруулах нь байна шүү дээ. Тэгэхээр хүн тижээвэл толгой цусна гэж номлодог шүү дээ. Тэгэхээр бас ингээд санаа байж сачиг хүрхгүй гэсэн асуудал байгаа. Янз бүрийн санаа байж болно. Зүгээр л энэ одоо юу гэдгийг том одоо юу гэдгийг үйлдвэр үйлчилгээ компаниуд нь одоо юу гэдгийг ажилчдаа аваад хотоос чон зайтай гарах нь зүйтэй болов уу гэж би бодоод байгаа. Юун дээр явж илаа. Буддын сургаал дээр явжсэн шүү дээ. Ирээдүйн тухай мөрөөдөд хэрэг байх үү? Хүн төлөвлөгөөтэй байх ёстой. Ирээдүйн тухай бодох хэрэгтэй. Одоо юус хэлж ийн, өвөл болж ийн, би юу идэх вүлээ гэж одоо ирээдүгөө төлөвлөх ёстой. Ирээдүгөө төлөвлөл гэдэг бол ирээдүгөө мөрөөдөхтэй ямар ялгаа байхгүй. Би одоо энэ өвлийг ингээд сайхан давчнаа гэж бодох төлөвлөх бол би энэ өвлийг сайхан давчнаа гэж мөрөөдөхтэй адилхан. Тийм үстэй. Өнгөрсөнд амьдрах хэрэг байхгүй гэж. Би наван гэдэг өнгөрсөнд амьдраад байдаг юм шиг одоо юу гэдгийг энэ одоо юу гэдгийг хоёуг дуулах янз бүрийн одоо өссөн гэдэг өнгөрсөн баларсан юм яриад байгаа юм шиг бодоод байгаа юм. Гэтэл чинь үгүй шүү дээ. Би өнгөрсөнд амьдрч хизээж чадахгүй. Би өнгөрсөнд одоо юу гэдэг очиод ингээд амьдрын энэ төр гэсэн ойлголт байхгүй. Тэр өнгөрсний одоо өнгөрсөн баларсны юмны одоо юу гэдгийг юу болж исэн талаар би сайн мэдэхгүй тэр түүхээр мэдэхгүй гэдэг шиг тийм үү. Гэтэ би ерөнхийдөө гадарладаг. Ирээдүй бол ингээд бүрхэхгүй юм одоо энэ одоо баруун өмнөдийг ирээдүй гэж үзэх юм бол ингээд ирээдүй мэддэхгүй. Харин өнгөрсөн бол ерөнхийдөө юу болж ирсэн гэж харагдах үз гэж. Тэгэхээр ийм бодит байдлын бурхан Азийн сохор тэнгэр гэж байдаг тийм. Энэ германууд Один гэдэг би энэ одоо Монголоор Одон хаан гэдэг юм байна гэж олж мэдсэн байгаа. Азийн сохор тэнгэр гэдэг. Энэ бурхантай холбоотой янз бүрийн тийм Германы үлгэр дагуу байна л да. Гэтэл чинь бодит байдал хүн байх боломж байхгүй. Одоо өөрөөс нь үүдтэй ийм бодит байдлыг биелэгдсэн бурхан байх нь шүү дээ. Гэтэл чинь тэр хүн одоо гараад яваал одоо хүүхэн хүүхэнтэй унд чигтэл ингээл явсан гэсэн тийм үлгэр дагуу зохиогдсон байгаа байхгүй. Тэгэхээр Герман үндэстэн бол одоо хүчирхэг одоо юу гэх юм тийм юм хүн бүтээждэг үндэстэн байна. Тэгэхээр Монгол хүнд одоо бурхнаас заяасан саруул ухаан гэдэг нэг юм байдаг. Тэр саруул ухаанаараа хэтэрхийх боддог учраас одоо юу гэдгийг энэ Япон мохонууд шиг одоо янз бүрийн зохиож үлгэр зохиодог ч юм или балаа юм одоо чинь бүтээж чаддгүй санаад хөгждөг байж болох юм. Тэгэхээр янз бүрийн юм одоо юу гэдгийг хачин ийм тийм юм зохиож боддог тийм үндэстэн бас хөгждөг байж магадгүй гэж. За тэр буддагийн сурвал өнөөдөртөө одоо юу гэдгийг сүсгэл гэж юм л да. Тэгэхээр энэ нэг тийм одоо юу гэдгийг ажилгүй юу хэ мэдэхгүй нэг тийм хүн л одоо байгаа л одоо цаг чухал юм аа гэж. Одоо гэдэг чинь ингээд өнгөрөөд би одоо хэдэн минут бичлэг хийж юу ингээд явуулчлаа шүү дээ тийм үстэй. Тэгэхээр одоо сүсгэлээд яг шийцүү. Одоо цаг үе ямар байгаа юм бэ гэж. Одоо цаг үе болохоор жоохон би анхны бичлэг энэ дээр эхэлж явах үеэс нэг л их л өөр байна. Дэлхийн их л онцгой болсон байна. Тэр террорист халдлага одоо чинь юу гэх юм тэр Европт одоо юу гэдэг тэр баахан гадаадын цагаач нарыг хүн дижээснээр уусаа болоод толгоогоо цусцгааж байна. Тэр хүүхнүүдийн хүчин дайл одоо юу гэдгийг хамаг юмны одоо юу гэдгийг өөрчлөх гээл одоо жишээ нь юу гэдгийг би энэ бичлэгүүдийг үздэг л дээ. Тэгээд нэг юм хэрвээ одоо юу гэдгийг эмэгтэй хүн герман эмэгтэй охин үсээ ингээд хуучны герман засалтаар зассан байх юм бол тэр гэр бүлийнхэн болохоор нацистууд байж магадгүй гэж.
тийм гачин юм одоо юу гэдгийг бичээж одоо юу гэдгийг тараадаг байж штэ. Тийм үстэй. Манай ч одоо гэрийн эзэгтэй хүн эзэгтэй байх ёстой. Чи одоо ингээд эрэгтэй хүүхдүүд үсээ бусаа яждаг. Эмэгтэй хүүхдүүд болохоор айлхаар шүлжих гээд байдаг. Тийм үү? Эмэгтэйчүүдийг айлхаар даруйхтай байх гэдэг байдаг. Манай үндэстэн. Тэгэхээр тиймэрхүү жижиг сажиг уламжлалыг хараад одоо жишээ нь юу гэдгийг энэ нацистууд байна, энэ үндэсэрхэг үзэлтэнгүүд байна ч гэдэг юм уу. Тиймэрхүү юм одоо жишээ нь явуулдаг тийм одоо коммунист маягийн ч гэдэг юм уу эсвэл нэг тийм сонин хачин хүмүүс байдаг байна. Тэрнтэй адилхан одоо юм Монголд орж ирээд байна. Америкт л одоо хүчирхийлэл тэр энэ Голливуудын одоо найруулагч энэ жүжигчин хүүхнийг хүчинсэн байна, ингэсэн байна гэх юм Монголд ороод ирдэг. Тэгэл одоо энэ хаасайг хин нэг хүчиндээ байгаа биш. Тэгэл тэнд Америкт одоо юу гэдгийг тэр арьс өнгөөр ялгуурлан гадуурхаж байна гэх юм бодлоо. Арьс өнгөөр ялгуурлан гадуурхлын эсрэг Монголд ирж тэр гольф тоглолоо ч гэж байгаа шиг. Газар дээр чинь бөмбөг тавьж байгаа тэр газрын чинь одоо юу гэдгийг тэр цохиураар ингээд хонхорхоо одоо юу гэдгийг нүх гартлан л ингээд одоо нэг гадны хүн үрж ирэл одоо юу гэдгийг цогчих юм. Одоо юу гэдгийг нэг тэр шороо ингээд манарч байна л та. Би ингээд харах нь энэ одоо юу гэдгийг энэ шарч өтгөр үгсэндээ хийж одоо Монголд ирж тэр хүний ирэх одоо юу гэдгийг илүү төвтэй Монгол хүн заах гэдэг юм гэж би боддог. Монголд бол одоо юу гэдгийг Монгол хүний өөрийнх нь уламжилж ирсэн одоо янз бүрийн одоо юу гэдгийг итгэл бишрэл сургаал үгс ингээд одоо байна. Гэтэл ч л одоо тэр христийнхэн гэж одоо сүм бурхан эцэг минь намайг төлөө ашиглаач гэдэг шиг нэг тиймэрхүү яахлаар хүмүүс тийм болчдөг юм бэ гэж. Энэ одоо юу гэдгийг сургаал одоо ийм тийм юм чинь одоо их сургуулиудад заахгүй шүү дээ. Одоо монголчууд одоо дотроо ингээд тарааж байдаг. Тэ? За тэр буддын ахаад нэг одоо юу гэдгийг сургаалын талаар ярив. Юу шиг битгий бэ гэж. Тос ус шиг битгий хоорондоо маргалдаач гэж. Нийгэмд одоо тос болдог хүмүүс бий. Тийм үү? Дандаа ингээд дээшлэх хүсэлтэй хүмүүс байдаг. Гэтэл ингээд доош л урсж идэг тийм хүнд тус болохоосоо илүү ус болдог хүмүүс гэж байдаг. Гэтэл тэр хоёр хүмүүс нь хоорондоо ингээд юу гэдгийг маргаад одоо юу гэдгийг чи одоо юу гэдгийг чи битгий хүн уруу татаад арх уулгаад бай гэж. Тэ? Тэндээс л одоо янз бүрийн хэрүүл уруул янз бүрийн маргаан гарч байдаг. Энэ болохоор одоо юу гэдгийг байгалийн зүй тогтол гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл тос бол дээр байх хэвээр, ус бол доор байх хэвээр, ус доошоо урсах шинжтэй байдаг. Тос болохоор одоо шим тижэл гэх маягаар ч юм. Гэтэл чин тэрийг одоо шинэ буддаа болохоор сүү ус шиг одоо эвлэрэн одоо холилдон бай гэсэн. Яагаад сүү ус хоёр ингээд одоо хооронд холжгоо ингээд амархан холждаг л да. Гэхдээ яагаад тэгж хэлсэн бэ гэж. Энэ зарим нэгэн буддагийн хэлсэн үгийг одоо өөрийн буддагийн хэлсэн үг юм уу эсвэл тэр хинду шашны үг хэллэг сургаал юм уу гэхэд одоо сонирн байгаа. Одоо монгол хүн голд сүү тусах хориотой. Ингээд худаг руу сүү хийж ч юм уу голд ингээд сүү хийчихэр ингээд тэр гол нь ялзардаг. Өөрөөр хэлбэл сүү ус хоёр холдохоор ялзардаг. Би юу гэж хэлэх гээд байна энэ Америкууд ингээд нэг баахан харуудыг одоо аваад боолчилсан. Тэгээд тэр боолчлоо дараа нь тэрнтэйг ингээд одоо харууд нь одоо ус тэр цагаанууд нь сүү энэ төр гэх юм бол ингээд хоорондоо холцсон байл. Тэгээд ялзрах процесс явагдсан болов уу гэж. Тий. Будда яагаад одоо тэр юу гэдгийг тэгэж одоо дээр доороо ингээд шугаагдaltaгүй ингээд хоорондоо холилдооч гэсэн ямар ч байсан гэхээр нөгөө нэг хинду
шашны кастын систем гэж байна. Ноён хүн гэж байгаа. Тэгээд тариач хүн гэж байгаа. Доор гар уурчууд байгаа. Тэгээд доор нь одоо бүр хог мог цэвэрлдэг ч юм уу тийм каст байгаа. Тэгэхээр тэр каст маст гэж байх хэрэггүй ингээд одоо юу гэдгийг хоорондоо холилд гэж байна. Тэр нь болохоор их утгагүй. Өөрөөр хэлбэл тэр холилдох процесс энэ Европ болж байна. Тэр лалын шашинтай одоо юу гэдгийг ямар нэгэн бичиг үсэг мэрэгжил боловсрол байхгүй хүн тэр нутгийн охин мохинтой одоо ингээд явуулдаад ингээд юу гэдгийг ингээд хоорондоо холилдоод хүн төрөлхтөн гэдэг чинь нэг тийм өөрийн онцлогоо ингээд алдж байгаа тэр процессыг буддын сургаал маягаар одоо тэгж хэлсэн байдаг. Тийм үү? Ус сүү шиг холдооч гэж. Гэтэл Монгол орнд ус сүү холихыг хоригдж байгаа. Ламнар бол энийг хориглохгүй бах. Харын шишин энийг бол хориглох ёстой. Та нар голд сүү тусааж болохгүй. Голд сүүний хувингаа угааж болохгүй гэж одоо номлох хэрэгтэй. Яадаг юм бэ гэхээр байгаль орчин одоо юу гэдгийг бохирдно лус хилгэндэг. Тэр голд сүү тусаасан бол тэр хамаг загас энэ үгдэг. Тэрийг одоо юу гэдгийг мэдлэг учраас энэ мэдлэгийг одоо хүмүүст тарааж байх ёстой. Тэгэхээр би энэ ингээ буддын сургаалуудыг одоо юу гэдгийг ингээд нэг нэгээр ингээд авч үзүүлэхээр сүйдээ нэг тийм одоо гэдэг юм хорон санаа байна. Нэг тийм муухай хорон санаа байна. Тэгээд тэр хорон санаагаа нэг тийм инх тайван амар амгалан гэсэн байдлаар одоо ингэж зөөлөн ингэж мэрж иддэг нэг тийм одоо ялцрал маягийн тийм явуулдаг тийм шашин байна гэж би бүрдээ үзсэн байдаг. Өөрөөр хэлбэл үндэсний цог золбог устгадаг. Өөрөөр хэлбэл би өөрөөр гэж хэлээд байна л да. Цог золбоо гэдэг бол өөдрөг байдал, бие сэтгэлийн гоо сайхан, энэ гоо сайхны мэдрэмжийн илүү төтөө юм одоо гэдэг юм. Юу устгадаг юм шиг байгаа. За тэгээд энэ Монгол орны цаг агаарын муу одоо хэцүү учраас бид нэр ингэж одоо гэдгийг сайн хөгжихгүй амьдрт юм а гэж одоо хэлж болно. Гэтэл чин коммунизм яаж нөлөөлсөн бэлээ та нар мэдж байгаа тийм үү тэр хөгжил дэвшил одоо хүн амын өсөлт энэ төр гэдэг. Гэхдээ коммунизм нэг дутагдaltaй тал нь юу гэхээр тэр хүн тижээдэг тэгээд толгой цусддаг асуудал байгаа. Энэ байдлаасаа энэ хятад улс ямар нэгэн байдлаар гарахын тулд одоо хүмүүсээ ажилтай болгосон юм шиг байгаа. Хүмүүсээ одоо эдийн засгийн хувьд чөлөөлж өгсөн. Тийм учраас хятад ингээд ажиллаад мөнгө олдог. Тэгээ ингээд муухай балер юм зарж исэн ч гэсэн хой чи наадах зарахаа болиж гэсэн тийм характер багтай. Тэгээ хүний одоо жишээ нь юу гэдгийг хүн хүндээ итгэх тэр бол их том одоо итгэл найдвар л да одоо гэдгийг энэ хүн буянда бузар хийгээгүй бэлгүй дээ ингээл зараа тэр гадаа юмаа зараад явуулчихлаа нэг ямар хамаатай гэсэн юм гээд тийм үү. Тэгээд яг нэг тийм энэ хэсгийг хөгжүүлэх хэрэгтэй байна. Энэ одоо гудамжийг гоё болгох хэрэгтэй. Тийм учраас та нар бүгдөө зайлцгаа гэхээр төрөөс тэгэхээр одоо бүгдөө юм хүмүүс баглаад тэгэл явцгаа тэгэл юм байна л да. Тэгэхээр нэг тийм диктатур донд тэд нар бас амьдарч байгаа. За би тий одоо жишээ нь өөрийгөө мөнгнөөс чөлөөлчих юм бол одоо янз бүрийн юмыг одоо хийндээ ингэнэ гэж бодоод байгаа. Гэхдээ тэр бол одоо их тийм хол юм шиг байгаа. За сайн сайхан юмны талаар ярил л да. Хүн одоо юу гэдгийг бурхан хүнд хүслийг өгсөн гэж. Тэр нь болохоор хязгааргүй 8 сайн зүйлийн нэг нь хүсэл. Хүсэл бол жаргал юм, хясал бол зовлон юм гэж танзан явж байгаа хэлсэн байгаа. Тэгэхээр хүсэл нь дотроо 9 ширхэг хүсэл байдаг гэж одоо үзэж байгаа. Тэгэхээр энэ болохоор ад жаргалыг хүсдэг, эд хөрөнгийг хүсдэг, инх тайвныг хүсдэг, буйныг хүсдэг, эрдэм мэдлэгийг хүсдэг, мөнхийн шидийг ч юм уу одоо мөнхийн амьдралыг хүсдэг энэ төр гэж. Бас үр хүүхэд хүсдэг тийм үү. Тэгэхээр энэ 9 хүсэл нь хүний одоо үндсэн
хүний эрх байдаг юм аа. Хүн аз жаргалтай байх эрхтэй гэж. Энийг одоо юу гэж тайлбарлахад хэцүү юм да. Хүн эд хөрөнгөтэй байх эрхтэй гэж. Коммунизмд одоо юу гэдгийг та энэ таны хувийн өмч энтергээ хилээд иж чадахгүй юу гэдгийг төрийн өмч та гураад авчин энэ гэсэн байх ёсгүй. Хүн хувийн өмчтэй, хувийн эд хөрөнгөтэй байх эрхтэй. Хүн үр хүүхэдтэй байх эрхтэй. Одоо тэрөөс та зөвхөн ганц хүүхэдтэй байх эрхтэй. Ганц хүүхэдтэй одоо юу гэдгийг ганц хүүхдээс илүү аавал төр одоо танаас татвар аавна энэ гэдэг юм тиймэрхүү юм байх ёсгүй. Эсэргээр бас одоо юу гэдгийг та олон хүүхэдтэй байвал одоо төр танд мөнгө өгнө гэдэг бол бас хүн тижээж байгаа асуудал. Тэгэхээр ингээд мөнгө өгөөд хахад нэг их төлөвлөдгөө одоо шинэ бага хүүхэд хийчдэг нэг жоохон тэнгүүд нь үрждэг. Тэ. Тэгэхээр хүн өссөн тоороо хүүхэдтэй байх хэрэгтэй. Тийм үү? Хүн эд хөрөнгөтэй байгаа тэр эд хөрөнгөө хандивлах хэрэгтэй. Буйны үйлсэд зарцуулах хэрэгтэй. Та одоо жишээ нь юу гэдгийг энэ манайх лалын орон та нар яагаад энэ христийн шашны юмд мөнгө төгрөг одоо жишээ нь өгөөд хандивлаад байгаа. Энэ хориотой өтер гэж хэлэх хэрэг байхгүй гэж. Хүн мөнхийн амьдрал хүсэх хэрэгтэй гэж. Энэ болохоор шашны эрхчлөлд одоо буддын тэр бясалгалын бурхтууд тэр ингээд мөргөөдийнхаа тэр буддын оронд нь төрдөг гэдэг юм уу эсвэл одоо тэр христийн эцэгт ингээд итгээд эд хөрөнгөөсөө татгалзах юм бол одоо тэр деважин гэдэгт нь очдөг ч юм уу тиймэрхүү юмд нь одоо шиг тийм жоохон нэг тийм одоо тийм дээ чөлөөтэй ханддаг. Тэгэхээр тэр мөнхийн одоо тийм мөнхийг хүсэх эрх чөлөө гэж юм л да. Тэрийг одоо жишээ нь тийм энэ харын шишин өгдөг одоо монгол хүний өөрийнх нь одоо юу гэдгийг амьдралын явцад нь олсон тэр шашин шүү дээ. За тэгээ 9 хүсэл гэдэг юмыг одоо ингэж цааш дэлгэрүүлж байх ёстой. Тэгэхээр та эд хөрөнгөтэй болъё гэвэл 9 хүсэл маань санснаар бүтэх болтугай гэсэн одоо энэ ерөөлийн үгийг тарныг одоо юу гэдгийг залбирал маягаар хэлэх ёстой. Залбирнаа гэдэг бол одоо залруулнаа одоо ямар нэг юмыг дуудаж авчирнаа. Тэгээд тэр авчирсан зүйл нь миний амьдралыг залруулнаа гэсэн итгэлтэй холбоотой. Тэр учраас зал барих гэж байна. Залбирах гэж хэлж болно. Зал барих гэж байна. Өөрөөр хэлбэл тэр засдаг, залруулдаг зүйлийг барьж авахыг хүсэж байгаа асуудал залбирал гэж юм л да. Тэгэхээр би маргааш шалгалтын дээр сайн оноо авчихсан гэж залбирсан ч болно. Тэгэхээр таны сэтгэл санааг одоо юу гэдгийг чангаруулж өгөх нь шүү дээ. Тэгтээс ухаантай байх хэрэгтэй, бэлдэх хэрэгтэй тийм үү? Сайн бэлдэж байгаа дараа нь залбираад тэгээд одоо удаж болно шүү дээ. Тийм хизээ залбирах гэхээр юм байна. Унтахын өмнө залбирах нь бас зүйтэй юм шиг байна. Тэгээд өглөө эрт босоод ороо хурааж байх үедээ нэг тийм үг хэлдэг залбирдаг тийм байвал бас зүгээр өдөр ингээ явж байгаа л одоо юу гэдгийг гинт залбирлыг хийлээ яхаар чинь сонин штэ тий. За тийм. За Бурхан Тэнгэрийн өгсөн дээд Тэнгэрийн л гэдэг юм да. Эсвэл эцэг Тэнгэрийн өгсөн бидэнд өгсөн хүн болгонд байдаг, хүнийг хүн болгодог 8 хязгааргүй сайн зүйл гэж байдаг. Тэр нь болохоор сүнс гэж байна. Сүнс гэсэн нэг ойлголт байдаг. Сүнс гэж байдаг үгүй юу гэсэн тийм асуудал гарна. Гэхдээ сүнс гэсэн ойлголт хилэнд байдаг энэ оюун санаанд одоо юу тийм ойлголт маягаар англиар notion гэдэг юм да ойлголт маягаар байдаг учраас энэ зүйл нь нөгөө хоёр юмтай холбогддог. Сүнс байхгүй бол сэтгэл санаа нь байхгүй гэж. Сүнс байхгүй бол оюун санаа нь байхгүй гэсэн маягаар тий. Тэгэхээр сэтгэл санаа
гэсэн хоёр зүйл сүнстэй холбоотой. Би санааны тухай ярьсан шүү дээ. Ямар нэгэн асуудал гарвал та нарын хин нэгэнд нь санаа байна уу гэж. Тэгээ санаагаа солилцож байгаа тохиолдол одоо улс орон хүчтэй хүн бас хүчтэй хүн байх учир нь бас санаатай байдаг. Чи маргааш юу хийж байгаа юм бэ? Чамд ямар нэгэн санаа байна уу? Чи ирээдүйдээ юу хийх гэж байгаа юм бэ? Чамд санаа байна уу? Тийм. Тэгэхээр санаа байх ёстой. Тэр ирээдүгөө харах тэр чадвар, энэ тэр хязгааргүй зүйл болохоор Бурхны өгсөн хишиг гэж үздэг. Тэгээд тэр сэтгэл гэж юм байх ёстой. Энэ хүн одоо чинь сэтгэлтэй байна, энэ хүн сэтгэлгүй байна гэсэн юм ярьдаг. Сэтгэлгүйгийн жишээ бол одоо энэ тамхи татдаг бүх хүн Улаанбаатар хотод тамхи татдаг бүх хүн сэтгэлгүй. Би тамхи татдаггүй. Тэд ингээл тамхи татаад ингээл хачдаг. Тэгээ хотоор дүүрэн тамхины цагаан иш. Хаасайгүй. Тамхи татаад ингээл хань. Тэдэн тийм одоо юу гэдгийг цэвэр сайхан орчинд бай гэсэн сэтгэл дутдаг юм уу? Тэр хүсэл нь дутдаг юм шиг байгаа юм. За тэгээд хүн тэр одоо тийм сүнс, тэтгэл санаа тэгээд тэр тэдний сүлд нэг холбодог юм хүсэл байх нь шүү дээ. Тэр нэг тийм гурвалжин байгаа. Тэрнтэй бас нэг ахаад нэг гурвалжин ингээд нийлээд хоёулаа ингээд 8 тоо үүсгэж байгаа. Манайхаар хаа хатан сүх гэдэг шүү дээ, тийм үү? Бууч гэдэг тэнийг юм яриад. Тэгэхээр ингэж холбогдсон нэг тийм 8 тоо байгаа. Тэр нь хязгааргүй 8 юу гэж. За ямар нэг юм хийж бүтээхэд тэр зүрх сэтгэлээс гадна зүрх зориг гэх ингээд цааш ингээд холбогдоод зориг хэрэгтэй. Би ингээд бичлэг хий олон нийтэд ингээд гарыг ихээр надад зориг хэрэгтэй. Би одоо үгдгий би энэ өрөөнд ганцаараа сууж байхдаа зоригтой хүн л дээ. Тэгээ гараад олон хүн 1000 хүн 10 20 хүн сууж байгаа танхимд ингээд зоригтой ярьж чадахгүй хийж мэдэхгүй бай. Тэгэхээр юмыг хийхэд зориг хэрэгтэй байдаг. Тэгээд тэр сэтгэл санаа, оюун санаа ингээд бүх юм байна. Гэтэл хоол хийж чаддаг хүн байж. Хоол хийж чадахгүй, юу ч хийж чадахгүй одоо гарын өөр байхгүй. Гарын өөр байхгүй хүн үү? Биш. Тийм л дээ. Хүний онцлог болохоор энэ аяг шанаг одоо үгдгийн эд бараа өөрийнхөө тэр багажийг хийх тийм одоо үгдгийн онцлог шүү дээ. Тэгэхээр бурхан хүнд гарын ур, гарын эд, гарид өгсөн гэж ярьдаг. Тэгэхээр энэ хүн гарын эдтэй, гарын уртай байх ёстой. Хүнд бас энэ биний энэ яриад байгаа хэл яриа гэдэг юм бурхан бас өгсөн байдаг. Монгол хэл бол бурханаас зайсан хэл. Тэр герман хүнд герман хэл гэж өгсөн байна. Тэр Америк хүнд Америк хэл, тэр англи хэлийн тэр гэдгийг өгсөн байна. Тэгэхээр өв дээдсээс ингэж уламжлалт зийж ирсэн бурханаас өгсөн энэ монгол хэл бидний хувьд ариун юм аа. Энийг одоо янз бүрийн юмтай ингээд холиод яриад байх нь одоо их шиг нэг юм буруу. Би одоо сая энэ бичлэг дээр хийдэн англиг ашиглаж үзсэн мэдгүй. Тэгээ бурханаас ингээд бидэнд энэ хэлийг заяасан. Тэгэхээр ингээд гадны шашин орж ирэхээр бидний хэлийг өөрчилд юм л да. Янз бүрийн баахан төвт нэр аав. Одоо сүүлдээ тэр еврей хэл аав Соломон, Давид гээд хүүхд нэрлээд явах жишээтэй болж байна. Тэр монгол хүн монгол хэлээ хүндлэх хэрэгтэй байна. Тэнгэрийн язгуур юм бол монгол хэлээрээ ярих хэрэгтэй байна. Тэгэхээр энэ хэл бол хязгааргүй юм аа. Хэл зохиол гэдэг бол хязгааргүй юм. Хэлээр одоо хүн явдаг юм аа. Хэлтэй бол хүн хөлтэй байдгийн энэ гэсэн байгаа. За тэгээд хүн ингээд одоо юу гэдгийг ингээд сайхан ингээд юм хүмүүс бүтээгээд ингээд амьдрыг гэхээр нийгэм дутаад байдаг. Тэр нь цог золбоо. Энэ болохоор гоо сайхны мэдрэмж. Энэ болохоор сэтгэлийн одоо өөдөр байдал тийм үү. Тэгэхээр хүн цог золбоотой бол хүн чиг юм. Аян готрон үзэлтэй будаа шиг юм хүн гэж хэлэхэд хэцүү байна. Тийм үү. За ингээд одоо сайхан одоо юу гэдэг юм би ингээд тэр 8 зүйл надад байдаг. Би ингээд хүнгээд бодоод хагас хэцүү байд юм. Юу гэдэг вэ гэхээр энэ нэг бас хил мал гурав гэсэн юм байна л да. Тэр хил мал гэсэн юм бас чухал байд юм байна.
хүн ингээд өөрийн гэсэн хил ингээд хийлгээд нутаг дэвсгэр байхгүй бол бас хүн гэж одоо тооцогддог хүн байна. Тэр нь юу гэхээр одоо чинь еврей хүн өөрийнхөө газар нутгийг хаяад ингээд Европ орноор ингээд тархан суурьшсан. Гэтэл чи юм уу еврей, чи юм уу газартаа буц, чи юм уу эндээс зайл, чи тэр Есүсийг хорлоо үстэй ч гэдэг юм уу. Ингээд л гадуурхаад байдаг. Өөрөөр хэлбэл Монгол хүн одоо Америкт ингээд явж байхад Монгол улс гэж ерөөсөө байдаг хүч гэдэг юм уу. Монгол улсыг ингээд юу гэдгийг хятад улс ч юм уу Орос ингээд бүрэн эзлээд ингээд устгаад хайцсан. Гэтэл чи ингээд нэг цөөхөн Монгол хүн ингээд еврей нар шиг ингээд бөөгнөрөөд явж идэг бол гадуурхагддаг юм бэ. Өөрөөр хэлбэл хүн өөрийн гэсэн газар нутаг үгүй бол хүн биш байдаг юм байна. Тэгэхээр чи газар нутгаа алдсан хүн чи хүн биш гэдэг юм. Тиймэрхүү юм байдаг. Тэгэхээр хил мал гурав гэж байх ёстой. Тэгээд тэр хүн байхын тулд тэр ерөнхийдөө нөгөө нэг хил яриа нь сайн байх хэрэгтэй. Тэр хил яриа гэдэг нь тэр оюун санааг нь илэрхийлж байгаа. Тийм үү? Хэр ухаантай байна гэдгийг хил ярианаас мэдэж авч болно. Мал ямар учиртай юм бэ гэдэг. За таны хэн гэдэг вэ гэд намайг тэр гэдэг би Монгол хүн. Тэгээ та ямар мэрэгжилтэй вэ? Би мэрэгжил байхгүй гэж байна. Тэр хүн болохоор мал биш. Үгүй малгүйч гэдэг юм уу нэг тийм. Малтай байна гэдэг. Малтай байна гэдэг бол мэрэгжилтэй байна гэсэн. Та юу хийж чадах вэ гэж. Та юу хийж ямар юмар одоо жишээ нь үгдгийн занимаарж одоо мөнгө төгрөг олдог вэ? Яаж өөрийгөө та тэжээдэг вэ гэсэн асуултыг хүнээс асуудаг. Гэтэл нэг Африкаас ирсэн нэг хар юм одоо надад мэрэгжил байхгүй ч гэдэг юм уу те. Та юу хийдэг вэ гэхээр би юм хийдэг юм гэхээр тэр хүн биш тийм үү. Тэр хүн одоо нэг хэрэгтэй биш. Тэгэхээр дундад зуунд одоо юу гэдгийг монголчуудын одоо юу гэдгийг хийжсэн ажил гэж үүдгэлээ ямар мэрэгжилтэй вэ гэж байгаа. Би ваарчин бидэнд ваарчин хэрэгтэй юу гэж байгаа. Бидэнд ваарчин хэрэггүй бай, толгойг аав гэж ч юм. Тэгээд толгойг авчдаг ч гэдэм. Нэг хүн ингээд гэр бүлтэйгээ яж байгаа нь юу хийдэг вэ гэхээр би төмрийн дархан гэж байгаа. Төмрийн дархан хэрэгтэй. Чи тэр гэр бүлээ дагуулад бидэнтэй хамт яв гээл. Тэгэхээр Монгол хүн эртнээсээ тэр гарын ууртай одоо юу гэдгийг нэг талаар одоо нэр томьёо гаргаад байна л да. Малтай хүнийг хүн гэж үздэг. Тий. За ингээд яриад ивэл ингээд яриалах шинжтэй тийм үү. Тэгэхээр би өнөөдөр баахан ярьлаа. Тэгээд та нар одоо шинэ сайхан гаргаарай. Анхаарал тавьсанд баярлалаа.